Бүгдээрээ сайн уу? Шинэ vlogт мань тавтамаар л өнөөдөр болохоор бас тохиндоо өглөөний цаг нь хийж өгөө тохиноо нэвтрүүлэгт нь хүргэж өглөө. Захиалсан юмнууд маань хүрээд ирсэн байна. Эхнээс нь юу вэ гэдгийг үзцгээе. Хүнсний бүтээгдэхүүнүүдтэй болохоор ингээд куфан дээрээс захиалж хаар маргааш өглөө нь 7 цаг гэхэд хүрээд ирдэг. Тэгээд дэлгүүрээс хүнд юмнууд өргөж авахгүй айгүй амар байдаг. Тэгээ бас дээрээс нь дэлгүүр орохороо илүү янз бүрийн амттай авах гэдэг штеп. Тэнгуүц ингээд купон дээрээ захиалж оруулахороо яг мөнгөнд өнгөө өөрөө хараад илүү юм авахгүйгээр илүү хэмнэлттэй байгаа юм шиг санагддаг. Би нэрээ гэртээ том миксер авт юм гэж жагаад куфон дээрээс юм жижигхэн аяган миксер хараад тэгээд үнэн хүртэл боломжийн махаар захиалаад үтсэн чинь аюу сайн буталт юм бэлээ. Тэгээ ер нь смути шейк хийж явахдаа их хэмжээгээр хийдэг учраас зэрэг яг энэ болох юм байна гэж бодсон. Тэгээ одоо болохоор луунтай тунатай кимбап хийж идээд гарцгаая. Би гарах гэж байна. Хогоо айчаад дэлгүүр орох гэж байна. Охиндоо ганц нэг авах зүйл байгаа юм. Дэлгүүр орох тэгээд нүүр нүрээ бодсонгуу гараад ирлээ. Талах үгүй. Нөгөө шил хийлгсэн штеп. Тэгээ ингээд хаар бараа арамтай учраас бүрсийгээ сайн харж чадахгүй. Энэ шил маань хүртэл миний хараа жоохон ер нь нэлээ муудаад тархаа болцсон юм байна. Тэгээд намаа ингээ уушин малгай харуулаад зүчих юм бол бүрсийгээ сайн харж чадахгүй. Тэгээд намайг дэмлэгт очиж үзүүлээд шилээ заавал дахиж янзлуулаарэ гэсэн. Тэр болтол энэ цагаан арамтай шилээ зүвжээ гэж бодоод зүвж байгаа. Охиндоо болохоор өвлийн хотол тэгээд нэмгэн өмд цамц авах юм. Тэгээ иймэрхүү MLB-гээс юм уу эсвэл North Face-с готл авч байгаа юм. Тэгээд H&M ороод нэмгэн өмд цам цайсан. Одоо ингээд дотор нь хувцсныхаа дотор өмсчв. Тэгсэн чи яг дээгүүрх цамцнуудынхаа найрцмаар байгаад өмднүүдийнхаа найрцмаар яг олдохгүй байсан. Тэгээд тэрнээс гадна бас яг цэцэрлэгтээ өмсөх тухтай нэг өмд цам авъя гэж бодоод Монголд болохоор ингээд хөөрхөн плаж даашинзууд айгүй хөмсүүлдэг шүү дээ. Энэ болохоор нөгөө дасгал йог тэгээл бусад төрлийн нэмэлт хичээлүүд их ордог болохоор би твтэйхэн хувц өмсүүлээрэ гэж ерөнхийдөө дандаа хэлдэг. Тийм болохоор би твтэйхэн хувц сонгож авч байгаа наа. Яг нэмгэн хослол нь олдохгүйсэн учраас баг зэргийн дотортой 2 нэмгэн өмнөд аваад нэг хөрхөн хослол авсан. Тэгээ гутлын яг North Face-с авахар болоод яг шийтэн чи арцмаар нь байхгүйсэн. Тэгэхээр дараа өөр дэлгүүр явж гутлыг авахар болсон. Охиноо цэцэрлэгээс нь авах гээд явж ийн. Ачаа гараад ирсэн чинь тэтгэлийн цаг нь алчлаа. Би байхгүй шиг миний үдэн. Вау. Би ингэ наамаа. Наах юм дээ. Тийм гэж дээ. Тухтай ингэ. Ямар гоё юм ийсэн бэ миний охин цэцэрлэг дээрээ. Тийм үү. Миний охин шоколадын үзье. Гинэ. Арасаа. Вау. Ина ээж. Надад биш. Вау. Комао ина. Вау. Чи нэг чингэлсэн юм уу? Баярлалаа миний охин. Chocolate байсан. Ээж аваа хоёртоо шинэ жилийн бэлэг өгч байгаа мó.
Арай олон болохоор гоё төмсний салаад залхуу будтай хийсэн. Уул нь хуушур хий гэж бодож ирсэн. Тэгсэн чинь манай хүн жоох хайжууд нэгээд тэгээд бууз хийсэн. Уул нь манай хүн хуушурыг өстой гоё чимхдэг байхгүй. Тэгээд нөхрийн чимхсэн хуушур нь дуртай болохоор залхуу бууз хийсэн. Манай хорон хоолоо 6 цаг ажуудаа 7 цаг идчихдэг байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр гинт орой өлсөөд тэгээ гоё халуун борцог хийгээд тайлмаг хийж идсэн байгаа. Тэгээ хиншүү гаргасан болохоор охиноо усанд оруулаад өөрөө усанд орчоод үсээ арчилж जैन. Тэгээ миний ус сүүлийн яг 2 жил хиймтэй байгаа учраас зэрэг үсээ аягүй сайн арчлах хэрэгтэй. Это бить кому? Энэ өдөр манай хүн амарсан байхгүй. Тэгээ би тэд бөөндөө дэлгүр гисэн байгаа. Одоо яг Крисмсийн хямдрал болоод бүх дэлгүрүүд аягүй сайн сэлдсэн байлээ. Эмгийн хэрнээсээ би твтэйхэн тухтай хостел авъя гэж ярьж ирсэн. Тэгээ New Balance-ийн энэ хостел таалагдаад энэ хостелыг авсан байгаа. Nike бас аягүй сайн хямдарсан байсан. Тэгээ манай хүн бит хоёр пүүз үзье гэж бодсон ч охин маань ядраад байна, хармаар байна, унтмаар байна гэд. Тэгээ бид гурав гараад ирсэн. Тэгээ Starbucks ороод уухан маавангаа дүгээд удаад оройн хоолндоо гадуур хооллоё гэж ярьсан. Тэгээд оройн хоолндоо гоё маш шарж идчихэд гэртээ очиод хөрхөн хүүхэлдэйн кино үзээд амарцгаасан байгаа. Нэг сар хүрэхээр хоол хүнс авсан юмсан. Сэтгэлээр онлайн удаан ирэхэд тэр гээд нэгж байна.